За 90-ад оны хөгжлөл бол нэлээд эрчимтэй явагдсан. Тэгээ Бямцх сайдын суужин аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монгол Ховд аймгийн засагдаргаар ажиллаж байсан гал бодрахгүй нэг судалгаа хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ховд аймагт 82 аж ахуйн нэгж хөгжлөгснөөс 79-ийн тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт намын дарга нар авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэгдлийн дарга аль нэгэн компани аж ахуй нэгж байвал тэр аж ахуй нэгжүүдийг бүгдийг тухайн үеийн дарга хийжсэн, намын орооныхон дарга хийжсэн тэр хүмүүс хөлж авсан байт юм л да. Тэгээ 3-4 аж ахуй нэгжийг тухайн үеийн чөлөөт ямар нэгэн тийм намын хариалгүй байсан тэр хүмүүс авсан байдаг юм л да. Өмч хөгжлөл бас тодорхой хэмжээгээр бас гажуудалтай явсан уу гэдэг л үнэн. Жишээ нь нэг компани бүх агуулгах савыг бүгдийг хөгжлөхийн өмнө бүгднийг акцсан. Акцны дараагаар нэг компани үнэлгээ тогтоосон. Нэг компаниг хөвчилсөн. Тэгэнгүүт үнэн буурсан. Буцаагаад яасан бэ гэхээр нэг компани тэр акцсан агуулгах савууд бүгд ажиллаад эхэлсэн байхгүй. Тийм учраас яг энэ Батцамөр гишүүний асуудал чинь зөв байхгүй. Өөрөөр хэлбэл одоо ингээд ардагталтай байжгаад баахан агуулгах савтай юмтай байж байгаа тэрнийгээ нүүрсний мөнгөөр хөвчлээд авчаад тэгээд дараа нь эрх мэдлээ ашиглаад хөвчж авчаад тэгээд тэрнийг ашиглаад явчих үе гэдэг ийм болгоомжл байгаа нь үнэн. Өнөөдөр бид нар энэ банкуд дээр 20% дээдлэн 20% эзэмшигдэх энэ их хурлын тогтоол гарсан. Өнөөдөр Монголын банкуд дээр хэн орж ирсэн? Нэг ширхэгч гадаадын хүн орж ирээгүй. Ягдгүйл манай Монголд итгэл нь тийм доор байна гэсэн үг. Тийм учраас энэ хөгжлөлтөөр бас тодорхой хэмжээний хяналтын багцыг хөгжлөхгүй цөөхөн жаахан хувийг хөгжлөх юм бол энэ хөгжлөлт чинь бас үр дүнтэй явахгүй байхгүй. Тэн дээр тодорхой шийдвэр гаргадаг эрх мэдэл дээр очиж л тэр компаниудад чи хувьцааг авна гэхээс бусдаар нэг их хурлын дарамттай хуулийнхныг барьцсан, төрөө барьцсан тэр нэг их хурлын гишүүн сайдрын цүнх баригч очиод тэрнийг нь дийлж тэр компаниг ашигтай ажиллуулж хувьцаагаа оруулсан хувиа ногдлоо авна гэдэг чинь асар том ачаа байхгүй. Яагаад ч бүтэхгүй. Тийм учраас энэ хөгжил чинь хүн идэвхтэй орохгүй гэдэг чинь том асуудал байгаа. Тийм учраас яг энэ тогтоол бол зарим нэгэн компаниг цөөхөн жаахан хуваар хөвчилж байгаа нь энэ зүгээр